Солонгос улсын технологиор Монгол улсынхаа түүхийдийг ашиглаад байгалийн чулуугаар ван, жакуз бусад бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг ийм үндэсний үйлдвэрлэгчид байгаа. Жилдээ 7-8 мянган бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг Монгол улсын яг өнөөдрийн дотоодын хэрэгцээний 50%-ийг ганцхан энэгэрвэл энэ компани дангаараа хангаж байгаа гэхээр бахархалтай сайхан байна. За ингээд дэлгэцэнд анхаарлаа хандуулцгаая. онд гэрээгээр очсон. За гэрээгээр очиод энэ байрны үйлдвэрт очсон. Намын жүгийн байрны үйлдвэрт очсон. За тэгээд байрны үйлдвэрт 2 жил гаруй орчим ажиллаад ер нь бас Монголдо хийх сонирхол төрөөд нэлээд маш сайн сурдаг байсан. Тэгээд 4 жилийн дараа гэрээний хугацаа дуусаад Монгол руу оруулж ирсэн. Эх орондоо үйлдвэрлэсэн ширхэг хадасч байсан дотооддоо үйлдвэрлэсэн бол авна гэж хэлээд манай ваныг сонгохоор болсон байдгийг эхний 108 ширхэг ваныг маань бид тэр захиралд бол үнэхээр талархаж явдаг. Дотооддоо үйлдвэрлэж байгаа бол дэмжих сонирхолтой захирлууд, компаниуд байдгийн байна. Хоёулаа үйлдвэрлээд яа. Ерөөсөө тууштай ажиллая гэдгийг тэр захирлын тэр ганц үйлдвэрээс бид нар ойлгож их урам зориг авч ирсэн. Манад бол ерөөсөө брэнд яриад үнэтэй юм л яриад байдаг. Бараг л Монгол хүмүүсийн хийж байгаа, үйлдвэрлэж байгаа юмыг бол брэндээс доогуур үнэлэгдээд байдаг. Тэгэхэд бид нар брэндээс илүү сэтгэл гаргаж юмыг хийгээд байдаг. За баяр хүргэе зочдоо. За ийм сайхан бүтээгдэхүүнийг бид дотооддоо үйлдвэрлэж чадж байгаа шүү. Гэхдээ гадны улсуудад үйлдвэрлэж байгаагаас хавьгүй илүүтэй ялгахын аргагүйгээр үйлдвэрлэж байгаа. Баяр хүргэе. За ингээд энэ хүндтэй шагналыг эзэд нь гардуулж өгөхөөр Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг жижиг дунд үйлдвэрийн газрын зээл төслийн газрын дарга инх төр дарга өргөдөн. За энэхүү брендийг бий болгогч Монгол Ван Construction компанийн ерөнхий захирал Мөнх Цэцэг, үйлдвэрлэл хариуцсан захирал Алтан гэрэл нарыг эрхэм хүндэтгэлийн тайзнаа гүн хүндэтгэлтэй халуун алгад ашилттай урьж байна. Монгол орны өнцөг болон бүрт олон мянган баялаг бүтээгчдийг төлөөлөл болгоод өнөөдөр Монгол Ван Construction-ыг цагаан үрдийн баатраар тодорхойлно зохион байгуулж байгаа Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн хамт олонд бас талархснаа илэрхийлье. За Монгол хүнээ дэмжиж бид нар энэ эх орондоо сайхан амьдрах ийм жамтай. Тэгэхээр бид нар үндэсний үйлдвэрлэлийг дэмжих ганцхан арга бол эх орончоор худалдаа авч тэдний бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж заншаах хэрэгтэй. Тэгэхээр ийм байдлаар бид нар үндэсний үйлдвэрлэлээр дэмжих нь маш чухал юм аа. Энийг манай Монгол Ван Construction маань гадаадад очиж ажиллаад өөрийн эх орондоо тэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд хийж чаддаг юм аа гэдгийг батлаж өгсөн танай компанийн хамт олонд бас баяр хүргэе. За ингээд үндэсний үйлдвэрлэлийг дүүжээгчийн сайхан цом эзэнтэй очиж байна. Баяр хүргэе. Энэ үдэш энэ танхимд өргөдөж энэ хүндтэй шагналыг гардаж авч байгаадаа туйлах баяртай байна. Үргэлж үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг дэмжигч үндэстэн байгаасай гэж хүсэж байна. Ингээд гадаадд сурсан бүхнээ бас эх орондоо ирж шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл үйлчилгээ болгож хөгжүүлээрэй гэж ирээдүйн залуустаа бас хэлмээр байна. Ингээд та бүхэндээ сар шинэ мэд төвшүүлье. Сар шиндээ сайхан шинэлцгээгээрэй. Баярлалаа. За гэлээ. За тэгээд Монгол Ван брендийг бий болгогч гэр бүл Алтан гэрэл Мөнх Цэцэг нартаан за энэ компанийн хамт олонд сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Ажлын амжилт, амьдралын сайн сайхан, ашиг орлого, ол зомог бүгдийг та бүхэндээ хүсэн өрөөж байна. Улам сайн ажиллаарай. Халуун талархал илэрхийлж баяр хүргэе.
За үндэсний үйлдвэрлэлийг түүчилэгч Монгол One Construction-ы захирлууд манай гэр бүлийн хоёр алтан гэрэл мөгдсөг нар маань одоо ярилцахаар гараад ирлээ. За баяр хүргэе. Тий сэтгэл ямар вэ? За алтан гэрэл танд бас баяр хүргэе. Маш өндөр байна. За тайзан дээр тэгээд цом гардаж аваад ялангуяа одоо чинь жижиг дунд үйлдвэрийн газраас тий яг энэ төхөө шагналаа гардан авч яхад мэдрэмж ямар төрж ив одоо ер нь. Анх одоо бизнес эхэлж байгаа үеэс эхлээл тэр сайхан агшнууд бас нүдний өмнө дурсхийж одоо өнгөрөв яав. Тэгэлгүй яах вэ? Одоо 14 жилийн хугацаа гэдэг бол бас хүний бүхэл бүтнийг амьдралын нэг мөчлөг үе байдаг шүү дээ. Тий яг түүнтэй адилхан би бас компаниа тэгэж хардаг. За ямар ч байсан хөл дээрээ тэнцэх хүн болох тэр эхний гараагаа ингээд 13-ны жил гэж монголчууд ярьдаг шиг яг тийм үе компани манд авчихлаа. Одоо бид нэр энэ олон жилийн хугацаанд бид нарыг итгэж, найдаж, дэмжиж, тусалж иржсэн компани харилцагч үйлчлүүлэгч те дээрэс нь бас одоо Монгол улсын одоо жижиг дунд үйлдвэрийн газар бол сүүлийн 4-5 жил бол жинхэнэ үйлдвэрлэгч рүүгээ чиглэсэн айгүйх бодлого чиглэл явуулж байгаа. Тэгээд энэ дэмжиж бодлогоор тусалж зөвлөн тусалж явж байгаа борлуулалтаар дэмжиж байгаа энэ хүмүүсийн итгэлийг хүлээж компанийнхаа дараагийн хөгжлийн үе шат руу орж байна гэж бид хоёр харж байгаа. Тийм учраас үнэхээр энэ шагнал бол биднэрт үнэхээр бидний зорилгыг ингээ урамшуулсан илүү хийж бүтээх илүү тийм чанартай бүтээгдэхүүнээр илүү зах зээлээ тэлсэн тийм бодлого барих ажилчдаа бас хамт олонд маань бас ингээ урам нэмсэн ийм сайхан шагнал боллоо гэж бодож байна. Үнэхээр их баяртай. Манай алтан гэрэл ах чи яриа болохоор эхнэрээ төлөвчээд сая тайзан дээрээс та хажууд нөгөө энийгээд их бахалтай харагдаж байна л да. Тэр яг одоо эхнэр нүүг хилээд хамтдаа цом өргөөд зогсож яхад танд юу бодогдож байна? Тэмжгүй яах вэ? Тэгэхээр энэ бас хөдий хэмжээнд очино гэж бас зөвлөв яваа. Зүтгэл өгдөг. Энэ шагнал бол үнэхээр Монгол байны ажилчдын манай хамт олонны нөр хөдөлмөрийн шагнал гэж ойлгож байгаа. Тэгээд бид бүхнээ ингээ үндэсний үйлдвэрээр дэмжиж байгаа маш олон сайхан Монгол компаниуд байна, хүн хэрэглэгчтэй. Мөн та бүхний шагнал та бүхэндээ баярлалаа гэж хэлмээр санагдаж шүү. За маш их баярлалаа. Ер нь одоо Монгол One 14 жилийн өмнө үүсгэн байгуулагдаад ажил эхэлснээс хойш мэдээж чинь Монгол бизнес эрхлэнэ гэдэг тийм бас амар ажил биш. Та хоёр маань Солонгосоос одоо энэ технологио сураад эх орондоо нутагшуулаад одоо бол илүү үр шимийн хүртэх шатанда ороод эхлээд явж штэ. Тэгэхээр энэ өнгөрсөн 14 жилийнхаа бас хүнд хэцүү байсан, шамтрахаар тийм үеуд байсан бол эргээд нэг дурсаач. Тэгээд ер нь бол жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээ эрхэлж байгаа хүмүүс бол ихэвчлэн өөрсдийнхөө бодит практик дээр амьдрал дээр гадаадд ажиллаад юм уу те эсвэл өөрсдөө ээж аваасаа сурсан тэр зүйлээрээ ихэвчлэн үйлдвэрлэл үйлчлэгээ эрхэлсэн байдیں۔ Ингээд ирэхээр биднэрт яадаггүй гэхээр одоо нөгөө мэрэгжлийн төвшин тухайн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх тэгээ борлуулалтанд гаргахын тулд тусгай зөвшөөрөл стандартаа яаж хангах вэ, тохирлын гэрчлэгээ яаж авах вэ гэх мэтээр одоо нөгөө мэрэгжлийн төвшний үйл ажиллагаанууд дээр жижиг дунд үйлдвэрлэгчид компани болгон тийм бэлтгэгдсэн мэрэгчлэлтэн олж авах өөрсдөө бэлтгэх тийм боломж маш хомс байдаг. Хүний нөөцийн асуудал бол Монголд бол хэцүү шүү дээ. Тэгэхээр энэ болгон дээр бол бид нар эхний ээлжинд бол ерөөсөө эхний 4-5 жил бол бидний хувьд бол үнэхээр тэмцлийн жил байсан. Бүх л харьяалагдаж болох компани, байгууллага яамд руу албан бичиг хөрвүүлэх, зээл тусламж одоо санхүүгийн хувьд үйлдвэрлэлээ хөл дээр нь тогтоохын тулд санхүүгийн тусламж дэмжлэг хүсэх гээд эхний 4-5 жилийг л жижиг дунд үйлдвэрлэгчид маань бэрхшээлийг шантралгүй давж чадвал бидний үйл ажиллагаа тогтмол харилцагчтай болоод жигдрээд явцдаг. Танаа бас бүтээгдэхүүнийг хэрэглэдэг үнэн хэрэглэгч харилцагч байгууллагуудаа сарчны мэд төвшүүлэх үү? Сэтгэл хөдлөж байгаа Монголын даргын өнөөдрийн хөдөлмөрлөж байгаа компани хамт олон ажилч та бүхний шарыг өвшөө ингээд нийт мөнгөчүүд та бүхэндээ гарч буй гал морин жилдээ эрүүл ад жаргал гэсэн өргөн төвшүүлье. За баярлалаа. Цаг үрдэ Баатруудын үндэсний үйлдвэрлэлийг түүчилэгч Монгол One Construction-ы эрхэм захирлууд гэр бүлийн хоёр маань надтай бас хуучлалаа. Та хоёрын цаашдын ажилд танай компани нийт хамт олонд бас сайн сайхныг хүсье ёо.